За сайн байцгаана уу. Өдөр болгон баяр YouTube сувгийн дараагийн unboxing бичлэгийг эхэлж байна. За яг энэ бичлэгийн маань дуушийн дугаар орохгүй зөндөх удажлаа. Нөгөө нэг хятадын хил хаалттай холбоотой. За түрүүнээс хойш Монголын хил бас жоохон асуудал гарсан шүү дээ. Тэгээд наашаа ачаа бараа гарахгүй захиасан бараанууд маань ерөөсөө ирэхгүй маш удсан учраас unbox бичлэг маань жоохон удаад нэлээд хөрх удаж дараагийн бичлэг маань ингээд орж байна. Нэг орохдоо маш олон бараа бөөгнөж байгаа карго маш их олноороо ирсэн байгаа учраас нэг дор нэлээд хэдэн барааг танилцуулна. Гэхдээ яг өмнөх бичлэгүүдийг хараад хахад нэг бичлэгэн дээр олон бараа танилцуулсан бас жоохон сунжирсан өдөртэй болоод байгаа учраас би нэг бичлэгэн дээр аль болох цөөхөн барааг маш товчхон хурдан танилцуулаад явъя гэж шийдсэн. За яг энэ бичлэгийг анх удаага үзэж байгаа хүн байвал ямар учиртай бичлэг вэ гэхээр бид нэр хятад улсаас табу ч юм уу ямар нэг аппликейшн сайтаар дамжуулаад бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг штэ. Ингэснээр энд байгаа үнээс маш бага хямд 2-оос 10 дахин хямд үнээр худалдаж авах боломж гардаг. Гэхдээ яг шууд захиалъя гэхээр ямар одоо царай зүстэй ямар хуу бараа чанар нь ямар ирэх болгийг аюу хэрэгэлцдэг штэ. Тэгэх юм бол би өөрөө бараануудыг захиалж үзээд аль барааг захиалвал ямар хуу ирж байна вэ гэдгийг шууд unboxing хийгээд үзүүлдэг юм бичлэг байгаа. Тэгэхээр яг миний захиалсан бичлэгийг миний захиалсан линкний дагуу барааг миний захиалсан линкний дагуу оруулчвал яг ийм чанартай боломжийн ирэх нөө эсвэл бүр муу дими бараа ирдэм байх уу гэдгийг бол шууд өөрийн биеэр ингээд танилцуулаад байгаа. За тэгэхээр эхлэе. Би одоо ингээд нөгөө машин дотроо unboxing бичлэгүүдийг хийдэг. Ягаад гэхээр дууд чимээ багтай машин өөрөө нөгөө нэг акустик орчин сайтай учраас тэрнээс гадна би өөрөө нөгөө одоохондоо микрофонгүй байгаа болохоор бас тэгж байгаа байхгүй юу. Тэгэхээр микрофон захиалсан нэлийн эртцгээс юм болно. Тэгээд гацсараагаад одоо ирж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд энийг задлаа гэж бодож байна. Яа. За хотлаадлаа би түрүүн задлаад үдцсэн байгаа диско. Та нарт танилцуулъя заяа. За энэ ингээ ураа задлцоо гэсэн. Ийм хөрх ингри микрофон. Бас нэг өөр зүрийн хөргөн бичлэг хийдэг хүмүүс байвал нөгөө DJI ч юм уу одоо яг мэргэжлийн микрофонод бол гоё л доо маш сайн бичдэг. Гэхдээ тэд нарыг бодвол чанарын хувьд жоохон таарах ч гэсэн үнийн хувьд маш их зөрүүтэй, маш хямдханаар ийм ингри микрофоныг авч болж байна. За тэгээд микрофонтой одоо би бол ингээ микрофонгүй зүгээр шууд утасныхаа спикерээр бичээд байгаа шүү дээ. Микрофоноо одоо залгаад үзье. Микрофонтой бичлэг яаж сонсогдох нь үзье. За микрофоноо залгацсан шүү. 1 2 1 2. За ямар сонсогдож байна? Өөр санагдаж байна уу? Надад бол гоё санагдаад байгаа. Ер нь өөр байх ёстой. Тэгээд нөгөө нэг хямдхан микрофон бас ямар хөө болдоо гэж эргэлзэж исэн бас боломж юм. Би нэр энийг тохируулаагүй. За энэ хөөрхөн юм тохиргоотой. За ингээ wireless нь холбогдсон байна гэсэн үг юм билээ. Нэр юм хойно юм соронзон. Ингри авчаартай. За ингээд нэг таасчаар энэ тэр нэмэлтээр юм микрофоныг гэрэл асахаараа энэ миний ойлгосноор бол би одоо зөв ойлгосноо бүр ойлгосноо яг ингээ орчны шуумгүйгээр шууд яг яриаг яг биччихилээ. За тэгээд mute knob байна. Энийг юм нотны зураг байлээ. Энэ яд юм бол гэж дараад үзсэн чинь айгуу тийм юутэй эхо цөөрөтэй болчтiin билээ каргад хэрвээ та дуулмаар байвал. За ингээ гоё микрофонтой болсон. За одоо энийг соронзыг нагаад. Одоо энэний үнийг ийм үнээр хийсэ. За одоо микрофонтой гоё штэ. Бичлэгийн чанар ч гэсэн яриач гэсэн гоё болоод ирнэ. За жоо орой болоод бахан сүүдэр тусаад байна надад дээр. За ялзуулъя. За дараагийн бараа маань юу вэ гэхээр одоо юуг нь задлж үзье гэхэрч байгаа. Ер нь яг бүгдийг яаж үзээг байгаа. Задлж үзээг байгаа. За энэ юу вэ гэхээр энэ нөгөө миний зулцгын төрсөдөр алах гэж байгаа. Манай зулцгын төрсөдөр алхаад Монгол лоо байхгүй хаа. Өөрөө мэд дуртай бүр маш дуртай бүр үнэхээр хайртай учраас ийм хөөрхөн талаа захиалсан юм байгаа. Ирсэн байна шүү.
Амжаад ирлээ. Маш удахгүй хөрхөд болцсон төрсөдөр болох гэдэг байхгүй юу? За ийм хөрхөн. Энэ хямдханаас гадна нөгөө нэг Монголд байхгүй хайгаад олдгүй юм хөрхөн бараануудыг бас захиалаад авч болдог. За үнэн нь ийм үнээр хямдхан болно. Эндээс хайгаад болохгүй. За тэгээд энэ дотор белооны суурь нь байж байна. Хатгадаг байж байна. За нэг мөнгөөр авсан байна. За дараагийнх нь. За өөрхөн том юм байна. Юу юм болоо? За энэ миний захиалгаас гадна бас манай нэг найзын бас нэг ах юм аа гэд хэд хэдэн миний захиалга бас олон хүний захиалга цуг явж байгаа. Switch. Нөгөө нэг камерны switch штэ. За дэлгүүртээ ямар нэгэн хөдөлгөөн үйлчлэгээ эрхэлдэг хүмүүс маань бол маш сайн мэдж байгаа хаа. Switch олон камерыг холбогч төхөөрөмж гэхүү те. Тэгвэл лангийн утсаар бүгдийг нийлүүлээд холбдог. Нэг дор маш олон лангийн утсыг нийлүүлээд ашиглаж болдог. За энтэй зөв хоёр камер тэгэхээр сент ирсэн юм болоо. За эрэг үж магтгүй. Ямар ч тач. За ийм камерын switch-ийг энд хэдэн төгрөгөөр худалдаж авдаг вэ? За Pinduoduos бол ийм үнээр дахиад авсан байх шүү. За окей. Энэ бол ойлгомжтой үзэлтгөө. Тижээлийн залгуур нь байж байна. Хайрцаг нь байж байна. Зя. Дараагийнх нь. Юу вэ? Насан таталмаар юм тий. За энэ талаас нь. Шо. Зя энэ юу вэ? Хэр Тэг. Бүгдийг гаргаад үзье. Гараад ирчтэй. Юу гэж тоо? Юу үзгээл. Зэрэндээ ингэ. Хийсэн захиалсан бараануудаа. Мартцсан. За ингэ болчлоо шүү дээ. За юм байна. Ийм дүн. Юу захиалсан марттал удлаа сая бол нэр. Оо энэ ихтэй юу вэ санснаг байна. Жижиг юм биш дээ хөөр. Аваа хөрхөн том ирэх болоо гэж бодсон. Заах байх. За ингээд. Энэ юу вэ гэхээр штэ. Ийм нөгөө бай байгаамаа. За галц зэвсэг ангөрөө сонирхдаг залуучууд маань ирчүүд маань бол маш сайн мэдж байгаа хаа. Ийм хөрхөн бай байна. Тэг гол нэм маш зузаан хэдийн санчтай үлээ. Хэдэн миллиметр үлээ. Ойролцоогоор 6 мм үлээ. Нэлийн зузаан ийм төмөрөн бай байж байгаа. Ингээ 3 давхар. Тэгээд онох юм бол иргэн. Асартай баст. Тэгээд энэ дээрээ наадаг наалтнууд нь бас энэ тустай байж байна. За тэг хөлийг нь бол өөртөө яаж хийж зохиож хийж болох нь шүү дээ. Гээд маш сайн чанартай. Одоо ганц оноо туух усрын явж гаргүй байх болов уу гэж тийм зузааныг хэлсэн. За энэ болохоор ийм ирсэн шүү. За тэгээд энэ удаа имжлэг бол энэ төрөд дууслаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Яг одоо энд ирсэн бичлэгүүдээ бараануудаа маш олон бичлэг болгоод задлаад хуваагаад оруулах гэж бодож байгаа шүү. Тэгээд дараагийн бичлэг дээр үлдсэн бараануудад танилцуулъя.